That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 1932 он гэхэд Финланд улс ерөнхийдөө бол фашист улс болж магадгүй маш ноцтой нөхцөл байдал үүсэт байсан цаг үе юм. За учир нь гэвэл тухайн үед ардчлал ерөнхийдөө маш сул дорой засаглал гэдэг ойлголт бол хүмүүсийн дунд бол Европ даяар маш хүчтэй тархаж эхэлсэн байдаг. За тухайлбал Итали улсад гэхэд Бенито Муссолини бол төрийн эрх мэдлийг бол гартаа аваад байсан. За мөн хажуухан талд Герман улсад гэхэд бол Германы Адольф Хитлер Германы канцлер болох одоо бүхий тохироогоо хийгээд бүх зүйл бэлэн болоод байсан ийм цаг үе байсан байгаа. За түүнчлэн дэлхийд даяараа тухайн үед эдийн засгийн их хямрал дэгдэж байсан учраас за Европ даяар ажилгүйдэл газар авч за үүний улмаас ядуурл инфляц гэх мэтээр нийгэмд маш олон асуудлууд үүсэж одоо нийгмийн бухимдал дээд зэгтээ хүрч ардчилсан институцийг хамгийн сул дорой засаглал гэдэг ийм одоо нийтлэг ойлголт хүмүүсийн дунд дамгарч эхлээд байсан. За энэ үед ард иргэд ерөнхийдөө ямар удирдагчийг хүсэж байсан бэ гэхээр маш хүчтэй удирдагч буюу одоо төмөр нудрахтай маш хатуу тийм удирдагч за улс үндэснийг аврагч тийм аврагч эцэг гэх мэт одоо иймэрхүү хүчрхэг дөрүүдийг бол нийтлэгээрээ бол хүсэн хүлээж за харин энэ ардчлал гэдэг бол ингээ ерөнхийдөө завхарсан маягийн сул дорой тогтцсон юм байна ямар ч чадамжгүй байна гэдэг иймэрхүү үзэл санаа бол маш хүчтэй тарж байсан байгаа юм а. Тэгэхээр Европ ТV-г нөмөрсөн энэ том давалгаа Финланд улсыг ч мөн тойроогүй. Финланд улс нь 1930-ад оны ихэнх үе гэхэд 1918 оны иргэний дайны шархаа бүрэн эдгэж амжаагүй улаантан ба цагаантны хуваагдал нийгмийн амьдралд бол амь бүхтэй байсан ийм цаг. За мөн хэд салгаа орших зөвлөлт холбоот улс дэндүү хүчрхэг болж байсан нь Финландд цаг үргэлж коммунизмын айдсыг бол давхар төрүүлж байсан. За эцэст нь ард түмний коммунизмаас айх хайдас, эдийн засгийн хямрал, үндэсний бахархал 3 холилдон нийлснээр Финландд Лапау хэмээх хит барууны үзэлтэй хөдөлгөөнийг богино хугацаанд улс төрийн нөлөө бүхий хүчин болгож бойжулсан. За цаг хугацаа өнгөрөх бүрт тус хөдөлгөөн улам бүр эрчийг авч хууль бус үйлдэлүүдийг ирээ цэргүү хийдэг болж за эцэст нь 1932 оны өвөл Манцала хэмээх жижиг хотод бол зэвсэгт бослогдогдээж засгийн газрыг огцруулахын төлөө улс төрийн хэв маяг засаглалыг өөрчлөх оролдлого бол хийсэн байдаг. За тухайн үед Финландын төрийн тэргүүн, зэвсэгт хүчин, парламентын институт гэх 3 хүчин зүйл хавсарч за фашист хөдөлгөөнд өчүүхэн төдий найр тавьж өгсөн бол Финланд улс Европын ээлжид фашист авторитар дэглэм бүхий улс болж мэдэх байлаа. За гэвч одоо Аз болж гэхүү түүх өөрөөр иргэсэн юм. Ерөнхийлөгч Эсвин Хувууд радиогоор өргөн хэмжээний эртгэл зарлаж за өөрийн армийн удирдлагуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсанаар Финланд төр засгаа фашистуудаас бол хамгаалж үлдэж чадсан ийм түүхтэй. 1930-ад он бол Финланд улсын түүхийн эргэлтийн амин цаг үе байсан гэж хэлж болно. Хэрв Финландчууд фашистууд болж дэлхийн 2 дугаар дайнд албан ёсоор тэнхлэхийн гүрний эвсэлд нэгдэж дайн хийсэн бол 2 дугаар дайны дараа Финланд улс зөвлөлт холбоот улсын мэдвэлт эсвэл за ядчил социалист блокийн улс болох хувь тавилан тэднийг бол хүлээж байсан баг тодорхой. Тэгэхээр Финландын түүхийн яг тэрхүү торгон агшныг маш сайн судлаж ойлгосноор өнөө цагийн улс төрийн хямрал хэд туулширсан барууны үзлийн хор хөнөөлийг ойлгоход бол асар их ач холбогдолтой гэж үзсэн тул өнөөдрийн дугаарыг та бүхэндээ бол хүргэхээр шийдсэн юм а. Гэхдээ та бүхэн сая хэлсэн зүйлээс ойлгоорой. Барууны үзлийн хор хөнөөл биш харин хэд туулширсан барууны үзлийн хор хөнөөл гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Ер нь альва үзэл санаа хэд туулширвал хүн төрлөختөнд хизээч сайн зүйл авчирсан түүх бол байдаггүй. За тэртех 1917 онд Оросын эзэнт гүрэн нуран унснаар Финланд улс үүний үр дүнд тусгаар тогтнолоо зарлаж чадсан. Гэвч эрх чөлөөг оллоо гэд Финландд шууд тогтвортой байдал бол дагалдан ирээгүй. Тухайн үеийн Финландын нийгэм хэдийнэ бол 2 хуваагдаад байсан. Нэг талд ажилчин анги болон социалист үзэлтнүүд төвлөрч байсан бол нөгөө талд газар эзэмшигчид, хувийн хөрөнгөтнүүд, консерватив үзэлтнүүд болон үнцэрхэг үзэлтнүүд бол нэг тал болон хүчээ нэгтгээд байсан. За ингээд 1918 оны 1-р сард Финландын дотор байсан үзэл санааны зөрчилдөөн дээд зэгтээ хүрч зэвсэгт мөргөлдөөн болон хувирч Финландын иргэний дай эхэлсэн.
коммунист үзэлтнүүдийг улаантнууд гэж нэрлэж байсан бол үндсэрхэг болон консерватив мөн хөрөнгөтний үзэлтнүүдийн талыг цагаантнууд гэж нэрлэсэн. За энэхүү иргэний дайн ердөө 3-аас 4 сарын хугацаанд үргэлжилсэн боловч тус дайны үр дагавар бол асар өндөр байлаа. Энэ багахан хугацаанд тус улсад 36 мянган гаруй хүн амиа автсан бөгөөд 3 саяч хүрэхгүй хүн амтай байсан тухайн улсад энэхүү гар цохирол нь бараг нэг үеийнхний амь насыг бүгд нь авч одсон эмгэнэлт үйл явдал болсон юм а. Тус иргэний дайнд цагаантны тав ялаж ядсныхан дараагаар 70 мянга орчим улаантнуудыг нэмж шоронд хорж тэдний нэлээдгүй хэсэг нь бас шорон дотроо үхэлцгээсэн байдаг. За мөн маш олноор нь цаазалсан юм. За үнэн дээр энэ бүх нь одоо системтэй цэвэрлэхэ байсан гэж нэг талаараа хэлж болно. За нэг талын хүчнийхэн өөрсдийгөө улс орноо коммунизмаас аварсан гэж итгэж байсан бол нөгөө талд харин биднийг алж хядах аргаар дуугмын хаан боогдууллаа хэмээн бол итгэж байсан. Тэгэхээр энэ бүхийг хядлах болон иргэний дайны дараагаар 1929 онд Финланд улсад эдийн засгийн асар хүчтэй их хямрал бол залгаад дэгдсэн байдаг. За Америк нэгдсэн улсаас эхэлсэн энэхүү эдийн засгийн их хямрал нь дэлхийн нийтийн худалдааг 2-3 жилийн дотор бол огцом агшаасан. За үүний үр дүнд экспортод суурилсан жижиг эдийн засагтай Финланд улс жинхэнэ утгаараа бол гүн шоконд орсон юм а. 1920-ад оноос эхлэн Финланд улсад мод болон цаас цөллизийн экспорт бол ирчээ авч улсын нийт экспортын 60-70% бол эзэлдэг болсон. Гэтэл эдийн засгийн хямрал эхэлснээр экспортын орлого 40-50% хүртлээр бол буурсан байдаг. За экспорт буурснаар мод бэлтгэл болон цаасны үйлдвэрүүдийн ажил зогсож хөдөө орон нутгаар ажилгүйдэл бол газар авч эхлэв. За 1932 он гэхэд Финландд ажилгүйдэл дунджаар 15% хүрсэн гэх тоон үзүүлэлт байдаг. За улс орон бүхэлдээ нэг том намагт шигдээд тэндээ гацчихсан мэт уур амьсгал давангарж эхэлсэн тул ард иргэд ардчилсан парламентаа дэндүү удаан ажиллаж байна, хэд сул байна хэмээн шүүмжлэх болж илүү шуурхай, илүү шийдэмгий хүчрхэг засаглалыг бол шаардах болж эхэлжээ. За мөн тухайн үед Европын хэд хэдэн улсуудад фашист загвар бол хүчээ авч байсан нь Финланд улс руу ч мөн экспортлогдож эхэлсэн. За ер нь 1930-ад оны үед фашизм гэдэг нь бол зүгээр нэг улс төрийн үзэл санаа гэхээсээ илүүтэйгээр хүчрхэг удирдагчдын амжилтын түүх мэтэр бол ард иргэдэд ойлгогдож бас харагддаг болоод байсан цаг үе. За гагцгүй фашист үзэлтэй хүчрхэг удирдагчдыг толгой дээрээ задж байж улс орны эдийн засгийн хямрал, ард иргэдийн сэтгэл готрол бүх айдсыг бол одоо хатуу гараар зохицуулж даман туулж чадна гэх дүр зураг Европ даяар тархаж байсан. Италийн Бенито Муссолинигийн хувьд тэрээр 1922 онд төрийн эрхийг барьж айжиндаа олон намын тогтолцоог сулруулж нэг доор төвлөрсөн дэглэмийг байгуулж чадсан нэг. Түүний гол үзэл санаа нь үндэстний эв нэгдлийг бэхжүүлж коммунизмын эсрэг тууштай зогсож төр ба корпорацийн хамтын загвараар улс орныг хөгжүүлэх байдлаар ажиллаж байсан юм а. За тэрээр эрх мэдэлтэд хүрсэн даруйда Итали улс нь эмх замбраагүй байдлаас дэг журам руу шилжиж байна хэмээх урай сурталчилгааг бүр PR төвшөнд тарааж энэ нь жижиг орнуудын барууны хит радикалуудад улс төрийн жор мэт бол санагдах болж эхэлсэн. За үүнийг батлах өөр нэгэн үйл явдал хожим болсон нь 1933 онд Хитлер Германы канцлер болж нацист нам парламентын аргаар эрх мэдлийг бол төвлөрүүлж эхэлсэн явдал юм. За тэд ихэнх хэсэгтээ ажилгүйдлийг айжмаар бууруулж үндэснийг дахин сэргээ мандуулж Версалийн гэрээний доромжллыг засан залруулж буй мэт бол нийгэмдээ харагдаж байсан. Итали болон Германд өрнөж буй үйл явдлуудыг хараад Европын улс орнуудын ард иргэдийн дунд фашизмыг дэмжих үзэл санаа маш хүчтэй бол газар авч эхэлж байсан. За энэ бүхний үр дүнд Финланд улсад Лапау хэмээх хөдөлгөөн 1929 онд бол байгуулагдсан юм а. За энэхүү хөдөлгөөн нь 20 дугаар зууны Финланд улсад байгуулагдсан хамгийн аюултай боловч мөн хамгийн богино настай хит барууны хөдөлгөөн байсан гэж хэлж болно. Тэд хэдийгээр ердөө 3 жил оршин тогтносон боловч улс төрийн тогтолцоог ганхуулах хэмжээнд хүчийг авч чадсан юм а. 1929 онд баруун Финландын жижиг хот болох Лапау хотод олон тооны коммунист үзэлтэй залуусан нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулав. Гэтэл орон нутгийн хэд үнсэрхэг үзэлтэй залуус тэдгээр коммунистууд руу дайрч тэднийг зодож тэдний хийж байсан арга хэмжээг хүчээр тараасан үйл явдал болов. Энэхүү үйл явдлыг тухайн үеийн барууны хэвлэлүүд их оронч залуус коммунизмыг зогсоолоо хэмээн тэднийг магтан бичицгээж эхэлсэн байдаг.
ард иргэд нийтээрээ тэдний энэхүү үйлдэлд ам сайтай байсан тул орон нутгийн жижиг тосгодуудаас эхлээд томоохон хотуудад хүртэл ижил зорилго бүхий их оронч бүлэглэлүүд энд тэнд зэрэгцэн байгуулагдаж эхэлжээ. Энэхүү Лапаугийн хөтөлбөр нь анх аль бие ёсоор нам хэлбэрээр биш, сүлжээ хэлбэрээр байгуулагдаж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөрийн тэргүүн нь Виктори Косола хэмээх нэгэн байсан бөгөөд 1918 онд иргэний дайнд цагаантны талд тулалдаж байсан коммунизмыг үнэн сэтгэлээсээ үзэн ядагч үндсэрхэг үзэлтэй нэгэн байв. Улмаар их хямралын улмаас Финланд даяар эдийн засаг дороотож ажилгүйдэл нэмэгдэж эхлэх үед Лапау хөтөлбөрөөс парламентын засаглалын сул дорой байдал мөн коммунистууд улс оронд эмх замбраагүй байдал үүсгэж байна гэх шуумыг зориудаар тарааж эхлэв. Харин Лапау хөтөлбөрөнд энэ бүхнийг засаж залруулах цорын ганц боломж гэж тэд өөрсдийгөө тодорхойлж байлаа. Тэд 1930 онд бүр илүү их хүчийг авч тариачдын жагсаалыг зохион байгуулж, нийслэл Хелсинки хотод 15,000 орчим хүмүүсийг цуглуулсан томоохон жагсаал хийснээр засгийн газар тэднээс болгоомжилж коммунист үйл ажиллагааг улс орон даяар хориглох хуулийг хүртэл баталжээ. Лапау хөтөлбөр нь яг л Германд Хитлерийн удирдах байсан үндэсний социалист хөтөлбөр буюу нацист намтай адил загвараар явж байв. Тэд бол ердийн нэг улс төрийн хүчин бус, харин гудамжны дарамт шахалт ба хагас цэрэгжилт хосолсон хөтөлбөр байв. Хэдийгээр тэдний коммунизмын эсрэг үзэл санаа нь Финландийн засгийн газарт ашигтай байсан боловч хууль ёсны засгийн газраач үл тоож эхэлсэн явдал нь ардчилсан тогтолцоонд нэг их удалгүй бодит аюул занхилал болон хувирчээ. Тэд коммунист хөтөлбөрийн гишүүдийг зодож танхаарахаас гадна зүүнний чиглэлийн хэвлэлүүд болон сонины газруудад дайран орж бүх зүйлийг эвдэн сүтгэж хүмүүсийг зодож мөн өөр бусад улс төрийн намын гишүүдийг ч зоддог болов. Мөн хамгийн ноцтой нь тэд зүүнний идэвхтнүүдийг машин цуулхан хүчээр авч яван хээр талд зодож дарамтлах, зарим тохиолдолд зөвлөлт холбоот улсын хэвийг хүчээр дагуулсан албадан зөвлөлт холбоот улсад хууль бусаар цөлөх арга хэмжээ хүртэл бие даан авдаг болов. Энэ бүхэн нь бодит байдал дээр системчсэн улс төрийн айлхан сүрдүүлэлт мэт харагдаж эхлэв. Энэ мэтээр тэдний балмад үйлдэл улам даймжирсаар эцэст нь бөмбөг дэлбэрчээ. 1932 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Мансала хэмээх хотод социал-демократуудын нэгэн уулзалт болов. Гэтэл энэхүү уулзалтын дундуур Лапау хөтөлбөрийн зэвсэг дэмжигчид дайран орж ирж буун дуу гаргаснаар энэхүү хурал тарав. Улмаар тэнд Лапау хөтөлбөрийн илүү олон хүмүүс цугларч хүний тоо ойролцоогоор 1000 орчимд хүрчээ. Ингээд илүү олуулаа болж омогшсон тэд төрийн эргэлт хийхээр шийдэв. Тэд засгийн газрыг огцруулах, коммунизмын нөлөөг бүрэн устгах, Финландийн улс төрийн чиглэлийг өөрчлөх гэсэн үндсэн 3 шаардлагыг тавив. Тэдгээр босгочдод дотроо бол армийн офицеруудын дэмжлэгийг авна хэмээн маш ихээр найдаж байсан гэдэг. Учир нь Лапаугийн тэргүүн иргэний дайнд цагаантны талд тулалдаж байсан бөгөөд тухайн үеийн армийн офицерууд болон удирдлагууд бүгд цагаантны талд мөр зэрэгцэн тулалдаж байсан хүмүүсээс бүрдэж байв. Иймээс армин болон Лапау хоёр онолын хувьд итгэл үнэмшил талаасаа нэгтэй гэж тэд үзэж байв. Үүнээс гадна тухайн үеийн Финландийн ерөнхийлөгч Свен Хувод мөн л цагаантны талын хүн байсан тул Лапау бүлэглэл түүнийг үзэл санаа нэгтэй нэгэн учраас босдохыг дэмжин хэмээн найдаж байлаа. Гэвч тухайн үеийн ерөнхийлөгч Свен Хувод тэдний огт төсөөлөөгүй алхмыг хийсэн юм. Тэрээр радиогоор улс орон даяар дуу хоолойгоо хүргэж, армийг засгийн газартаа үнэнч байж, хууль ёсны засгийн газрыг хамгаалахыг уриалж эхэлжээ. Ерөнхийлөгчийн энэхүү уриалгын ачаар арми засгийн газрын талд үлдэв. Ийхүү тэд армийн дэмжлэгийг автснаар Лапаугийн босгочдын дунд эргэлзээ үүсэж, дэмжигчид нь сарин замхарч эхэлжээ. Улмаар засгийн газрын зүгээс хамгийн үнэнч гэж үзсэн армийн офицеруудыг энэхүү бослог гаргасан хотын зүгт илгээв. Армийн цэргүүд босгочтой шууд тулалдах хүсэлгүй байсан тул тэднийг бүрэн бүсэлж хэрв бууж өгсөн тохиолдолд өршөөл үзүүлэн хэмээн амлаж зэвсгээ хаян гарч ирэх гарцыг гаргаж өгчээ. Тухайн үед босгочдын тоо түрүүн хэлсэнчлэн ойролцоогоор 1000 орчим байсан бөгөөд арми ямар ч дэмжлэггүй болсон. Мөн засгийн газар нэмээд өршөөл үзүүлнэ гэсэн тул босгочд итгэлээ алдан бууж өгцгөөж буун дуу гаргалахгүй бослог дарагдав. Ийхүү бослог үндсэндээ 3 дугаар сарын эхээр ямар ч цус урсгалгүйгээр өөрөө нуран унжээ. Босгочд тарцгааж харин тэднийг толгойлж байсан удирдлагуудыг баривчлав. Мөн хөдөлгөөний тэргүүн Виктори Косола баривчлагдаж 9 сарын хорих ял авсан бөгөөд бусад удирдагчид ч мөн дээд тал нь 1 жилийн хорих ял авцгаажээ.
Төр засгийн зүгээс магадгүй тэднийг коммунизмын эсрэг сүрэн зогсож буйгаран ашигтай, мөн үзэл санааны хувьд санал нийлэх зүйл ихтэй, яг ч бас шууд дайсан биш гэх үндэслэлээр баг ял өгсөн байх боломжтой. Нэг ёсондоо бол иргэний дайнд байгуулсан гавьяаг нь үнэлж, энэ удаагийн алдааг нь уучлсан гэсэн үг. Улмаар Лапау хөдөлгөөний үйл ажиллагааг хуулийн дагуу бүрэн хориглож, үр дүнд нь тус хөдөлгөөний гишүүд IKF хэмээх нэртэй улс төрийн намыг байгуулж, парламентод өрсөлдөж, хэд хэдэн суудал хүртэл авав. Гэхдээ тэд 1936 оны сонгуулиар 200 суудалтай парламентод 14 суудал авсан нь тэдний хамгийн том амжилт болж үлдсэн юм. Мөн дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд ч энэхүү хөдөлгөөн, энэхүү нам дахин хүчийг авч чадаагүй. Финландуудад хэдийгээр Германтай хязгаарлагдмал хүрээнд холбоотон болж зөвлөлт холбоот улсад халтан довтолж байсан ч Финландд фашист дэглэм огтоосон тогтоогүй юм. Тэд ерөнхийдөө коммунизм эсрэг үзэл санаа болон өмнө нь болсон өвлийн дайны шархаа нөхөхийн тулд Хитлертэй хамт Ленинградад довтолсон байдаг. Тэднийг 2 дугаар дайнд үнэхээр фашист байгаагүй, Хитлерийн нөлөөнд автаагүй гэдгийн хамгийн том нотолгоо нь Ленинградад довтолсон Финландийн довтолгоонд маш олон тооны еврей цэргүүд Финландийн аримд албааж байсан явдал юм. Улмаар 2 дугаар дайны төгсгөл үе тохиох үед Герман ялагдах нь тодорхой болж эхэлмэгц 1944 онд Финландийн зүгээс зөвлөлт холбоот улстай гэрээ хийж Москвагийн эвлэрлэлийн гэрээг гिचиг байгуулж уг гэрээний гол нөхцөл нь Лапау хөдөлгөөнөөс урган гарсан Финландийн IKF хэмээх улс төрийн барууны радикал намыг бүрэн хориглох явдал байлаа. Ингээд Финланд улс тус намыг татан буулгаж, үндсэн хуулиараа хориглож, Лапау хөдөлгөөн ер нь фашизм гэх зүйл Финландийн түүхээс бүрмөсөн арчигдсан түүхтэй. За ингээд өнөөдрийн бэлтгэн үргэсэн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За та бүхэнд бас сонирхолтой байсан болов уу гэдэгт бол найдаж байна. За ингээд та бүхэн маань сар шинийн баяртаа сайхан шинэлэрэй гэж хүсье. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.